За одоо fair value гэж. Одоо fair value гэдэг маань энэ маань enterтэй. За энэ дөрвөлч нь болохоор яхаа OTF буюу order time frame буюу том тоглогчдыг хэлж байгаа гэсэн үг шүү. За та хэд ингэ ойлгож байна. Тэгэхээр энэ дээр fair value үүсдэг том тоглогчд хоёр дээд талд нь суулаа. Тэгээд дэшээ доош алалцдаг байна шүү дээ. Яг enterтэй тий day trader-ууд маань. Ингээл түлхэгнэнгүүд яхаа дахиж гарч ирэл. За тэгээд ямар үед нь юм баланс гэж юм бэ гэхээр том тоглогчд нь те орж ирээд маш хүчтэй buy гэд те хөдөлтөхөд дэшээ юм баланс үүсээд араас нь discovery буюу шинэ fair value хайж эхэлдэг байна. Тэгэхээр тэндээ очиод fair value үүсгээд дахиж fair value байлтаа үүсдэг. Тэгэхээр энд ерөөсөө нэг юм гурван л юм яваад штэ. Тэг яах нь fair value үүсгээд эндээсээ яах нь хэдүүлээ imbalance үүсгээд тэгээд эндээсээ хаачих нь discovery буюу шинэ fair value хайгаад тэгээд discovery хайгдаад fair value үүсгдэг. Ерөөсөө ингэж л ханш маань гэсэн. Fair value-гаас imbalance discovery-с fair value гэсэн. Яг fair value маань ингэж үсээд тэгээд одоо дараачих дээр fair value тэ failed auction маань яг яагаад болоод байгаа юм бэ гэдгийг тайлбарлаж өгнө.